Эцэст нь түүнийг шалгалтынхаа бодолтын талаар тусгай лекц өргөх. Түүний зохиосон энгийн нэг шалгалтын хуудас ийм өндөр сонирхол татна гэж тэр санаагүй байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрээр ердөө 30 нэмэлт мана авах боломжтой ивент даалгаврын ужмаасав лекц өргөх өөрчлөгийг хүлээж авчээ. Эдгээр Баямагийн нарийн санал болгосон тэнгэрт хатсан хүсч үүнд нөлөөсөн байна. Түүний тооцоолсноор тэр бараг тэрбум монта тэнцэх хэмжээний цалин авч байгааж. Ирээдүйн карьераа энэ ашигтай чиглэл рүү чиглүүлэх нь зөв алхам байж болох юм. Лекцийн танхим өндөр зэрэглэлийн магийн нараар дүүрсэн байсан ч тэр сандарсангүй. Тэрээр дуу хоолойгоо тод бөгөөд чангаас тэдэнд ээлгээр мэд чилгээ дэвшүүлв. Тэрээр өөрийгөө цэвэр элемент хариуцсан эзэн хааны мана Цамхагийн их сургуулийн ахлах багш 4-р зэрэглэлийн хаан маги хэмээн албан ёсоор танилцуулжээ. Деклин энэхүү тусгай лекцийн 2 цагийн хугацаанд сэдвийг товч бөгөөд тодорхой байдлаар танилцуулв. Асуултуудыг албан ёсоор харахаасаа өмнө тэрээр цэвэр элемент гэж юу болох талаар товч дурдав. Цугласан олон дунд захирал Аделийн өөрийнх нь таних бололтой нэг хүн хамт ирсэн байв. Энэ эмэгтэй бол Руйна фон Шират Маккун бөгөөд тэр өөрийн өрсөлдөгчөө тэр гайхалтай асуултыг хулгайсан гэдэгт 100% итгэлтэй байлаа. Үзэгчдийн дунд түүнийг үзэн яддаг хүмүүс байсан ч лекц саадгүй үргэлжлэв. Асуултуудад гүнзгий орохын өмнө тэр ойлгоход тус төхөн болгох үүднээс өмнөх зэгцүүдтэй ашиглаж байсан агуулгыг ашиглав. Оролцогчид зүйл тус бүрийн системжилсэн бөгөөд нүднээс нь тайлбар дээр анхаарлаа хандуужээ. Эцэст нь тэр 6 дахь асуултад хүрэв. Яг тэр үед өндөр дуугаар бусдын дургүйг хүргмээр асуулт 50-хийн нэгэн ярианд оролцов. Мэдээж энэ бол түүний дарах буюу захирал Аделийн байлаа. Өмнө нь ярилцсны дагуу цэвэр элементүүдийг төвлөөр нь ялгаж болно. Энэ сэдвээр заягдмал гүнзгий ойлголттойгоо харуулсан Аделийн хүн бүрийн харцанд гэрэлтсэн манай тойрог буудаж гаргав. Дараа нь тэрээр манайг 6 дахь асуулттай хослуулан хэлхийг аль болох их сүйтгэх чадвартай болгохын тулд юу хэрэгтэйг Декусанаас асуув. Деклин басамжтай инэв. Тэр яагаад энд байгаа? Яагаад өөрийгөө байцаах гээд байгаа нь ишт байв. Тэр муу санаатай да тэгж байгаа юм биш. Энэ сахилахгүй дагна зүгээр тоглоом шоглоом хийх дуртай нэгэн. Бас хуучин Декусангийн түүхийг бодвол түүнийг үнэн ч шудраг эсгэд баг зэрэг эргэцхэнд хүлээгдэж байсан зүйл. Ийм нөхцөл байдалд тэрээр хамт тоглож даргыгаа хэсэг зугаацуулахаар шийджээ. Тэрээр түүний үзүүлсэн нарийн төвөгтэй манай тойргийг хойшбордож хэлхийг нь мэрэгжлийн төвшөнд удирдав. Ийм өндөр түвшний онлын үзүүлбэрийг сонсоод бас хараад тэр таатайгаар гайхжээ. Эхний асуултын дараа тэр бүх жижиг сажиг зүйлийн талаар тоо томшгүй олон асуултаар түүнийг бужжээ. Үүнд илт таашаал авч буй Деклин байр суурь хатуу хамгаалж мэргэжсэн салбарынхаа гүнзгий ойлголтыг харуулсан тэдгээрт бүгдэд нь хариулав. Азаа хид хідэн мага Аделиний санаа амардаггүй тасалтлуудад дургуутсан өөрсдийн мөнгөө түсэн лекц рүү хутрахдаа зогсохоос өөр аргагүй хүргэжээ. Түүний энэ аяглал тэдний хамаг цагийг үржээ. Деклингийн лекцэд ердөө 10 минутын хугацаа үлджээ. Алдсан цагаа нүхэхийн тулд тэд шалгалтын хамгийн сүүлийн асуултыг нарийн дэлгэрэнгүй хэлэлцэж амжихгүй. Түүнийг ялалттайгаар явуулахыг хүсээгүй хуучин өрсөлдөгч гараа өргөн хамгийн сүүлийн асуултыг шийдэв. Руйна 8 дугаар асуултын хариултын үнэн зөв эсэх талаар лавлав. Түүний царайг харвал оюун санааны дайнд ороход бэлэн болсон бололтой. Ил цагаан сорилтыг хүлээн авч Декузан түүнийг илүү дэлгэрүүлж өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүсв. Уг дүйгүүгээр тэрээр сүүлийн асуултыг өөрөө бичээгүй хэмээн түүнийг буруутгав. Мэдээж энэ буруутгал ихээхэн шивнэ яриаг үүсгэв. Хулгайн зохиол гэдэг манагийн энэ ариун газар бол хамгийн жигтэй зүйл байлаа. Өмнөх хүмүүсийн боловсруулсан үзэл баримтлалаас санаа авах нь түгээмэл үзэгдэл гэж хариулж хасаамаар Декузан уг гүйтгэлгээс чадамгай зайс хийжээ. Дараа нь тэрээр мана болон урсгийн дээд цэгээр лекцийн танхимыг гэрэлтүүлэн эцсийн хариултын өөрийн тайллыг дуудав. Тэр өөрийнх нь ёстой зүйлд хамгийн үнэмшилтэйгээр өмчлөх ихээ зарлаа. Танхимд байсан хүн бүр түүний үзэл баримтлалын гоо үзэсгэлэнд автав. Мэдээж энэ үзүүлбэр 8 дугаар асуултад зааснаас бага зэрэг ялгаатай байв. Тэрээр ямар нэг үзүүлбэр бүтээх хэрэгтэй болсон юм. Тэр цэгийг олсон бөгөөд энэ нь ажиллаж байх шиг байна. Үүний дараа Декузан хамтран зүтгэгч профессороос өөр асуух зүйл байгаа эсхийг асуув. Бүгдний өмнө шалт оромжлогдсон тэрээр ялагдсандаа шүд зурхаас өөр юу ч хийж чадсангүй. Энэхүү эцсийн үзүүлбэр нь хичээл дуусч байгааг итгэв. Үйл явдлын даалгавар амжилттай дууслаа. Энэ бол халаасан доорч ирсэн бас 1:30 мана юм. Хичээлийн танхимаас гарч явахдаа тэрээр Декузан болон Руйна хоёрын хоорондох ширүүн өрсөлдөөнийг санахыг оролдов. Өнөөдөр ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй ч удахгүй ямар нэг асуудал гарах нь гарцаагүй. Декузан бол муу санаатан байх ёстой ч явсан газар бүртээ үзэн ядагчдаар хүрээлэгдэх нь нэгээд ядаргаатай байлаа. Тэрээр нэгэн коридор
өдөрт дур зоргоороо эргэлт хийгээд хачин житэй танил царайтай таардав. Тэдний харц мөргөлдөхөд хар устэй эмэгтэй түүний царайг хараад нүрээ төвөг нүүжээ. Энэ танил охин яагаад түүнийг ийм жигшсэн харцаар харсныг тэр огтхон ч ойлгосонгүй. Түүний эвгүүцэн царайг хэсэг хугацаанд ширтсэний эцэст тэр энэ эмэгтэй хэн болохыг сананд орсов. Тэр бол Дикузаны их сургуулийн үеийнхэн нэг байсан тул тэр ёсорсоор гараа сунгаад шар цацтай минжив. Түүний амнаас өөрийнх нь нэр гарахыг сонсоод тэр маш их гомдсон бололтой байлаа. Тэд их сургуульд байхдаа дотн байгаагүй бөгөөд одоо ч тийм болох бодолгүй байв. Түүний дургүйцлийг үс тоон Дикузан гүнж махогийн биеийн байдлыг асуув. Үнэн хэрэгтээ тэрээр хуучин Дикузаны энэ эмэгтэйтэй хэр дотно байдалд санаа тавьдаггүй. Хамгийн гол нь шавлааттын хамгаалдаг охин болох гүнж махо юм. Эзэн хаан Крайм өгтийн орон дээр байна. Түүний хорвоог орхих нь ердөөс цаг хугацааны асуудал юм. Тэр үед тоглоом асар том эрхлэлтийн цэг рүү орох болно. Олон үйл явдал өрнөж, олон нэртэй дөрүүд ам өрсөн нөхцөл байдалтай нүүр тулах болно. Гүнж махог оролцуулаад түүнийг ямар ч хамаагүй үнээр аврах ёстой. Ким Өөжин түүний дүрийг биечлэн загварчилсан юм. Тэрээр түүхийн сүүлийн хагаст гол даалгаварт сайнаар нөлөөлөх чухал хүн болох болно. Гүнж бол угсаа гаргаж төвөгтэй учраас онцгой тохиолдол юм. Тэрээр өөрийнөө бүгд найрамдах улсын ширээ залхамжлах 2 дахь Йокийн Вант улсын залхамжлагчдын 3 дахь хүн юм. Энэ бол өвөрмөц байр суурь юм. Тэр бол цусд мөргөлдөөнөөр үргэлж дагалддаг гүнж юм. Энэ цаг үед тэрээр сургуулиас шалтгаан болгон эзэнт гүрэнд үлдэж байна. Гэвч эзэн хаан өөд болох тэр агшинд тэрээр асар том бай болох болно. Шарлот бас Дикузаны амнаас гүнжийн нэрийг сонсох дуртай биш байв. Түүний дайсагналыг тоодолгүйгээр тэрээр эмэгтэйд болор бөмбөлөг гардуулсан үгүй. Гинэтгэл тэрээр үхлийн замаар явхаар шийдсэн гүнжийг аврах үн цэнтэй аврах шугам байхаа амлав. Шарлот сандарсан ч бөмбөлгийг хүлээн авахаас өөр аргагүй төхөрөв. Энэ бол цаг нь болоход тусламжийн гараа сонгох амлалт дагалдаг стандарт холбооны болор бөмбөлөг байлаа. Эхэндээ тэрээр Дэвзэн гихч энэ замбраагүй хүний бардам сонсогдох танхрагийг буруу шаажээ. Гэвч түүний дараа хийсэн зүйл нь туунч оновчтой байв. Хинээс тусламж авах вэ гэж сонгож цаг алдах зав алга. Шийдвэр түүний гараас шалтгаална. Тэр холбогдож тусламж хүсэх хэсгээ өөрөө шийдэх ёстой. Тэрээр энэхүү аимшигтай ярианаас болж стресстэж байтал өрөөнд хин нэгэн орж ирэв. Тэр бол өөр хинч биш. Харин сайхан сэтгэлд гүнж махо байв. Шалгад тайван байхыг хичээсэн ч гүнж тэдний хүлээж буй хүнд байдлыг сайн мэдэж байлаа. Ах нарийнхан дагалдагчид удахгүй ирэх бөгөөд тэд найрс байхгүй гэдгийг тэр мэдэж байв. Эдгээр хит даврагчид түүний эрх мэдлийг ашиглах эсвэл шууд устгахыг оролдох болно. Хэдийгээр тэр хаан ширээ залхамжлахыг огтхонч тоодоггүй ч бүх зүйл сайхан байгаа мэт жүжиглэх шаардлагагүй юм. Гүнж айж сандарчээ. Залхамжлалын эмх замбраагүй байдлаас зүгтэж суралцахаар эзэнт гүрэнд ирсэн тэр энэ газар нутагт дассан байв. Гэсэн хэдий ч тэд хизээ мэдгүй бүх зүйлээ хаяад зүгтхаас өөр аргагүй хүрч магадгүй юм. Дараагийн эзэн хаан харь газар нутгийн удирдагчийг залхамжлагч хинч бай. Түүнийг зүгээр орхиул тэнэг хэрэг болно. Тэрээр хурдан зүгтхон дээр байж магадгүй гэж тооцоочээ. Тийм учраас гүнж үдийг хүртэл хоримтлуулсан бэлэн мөнгөө хэдийнэ татаж авч цуглуулсан байлаа. Буцах аялалдаа тэд хамгаалалтын хүсний цэргүүд хүслэх хэрэгтэй гэдгийг тэр мэдэж байв. Шарлот мөнгийг өөрөө олно гэж зүрхсэн ч гүнж татгалзжээ. Тэрээр би хамгаалагчаа дэлхийн ертөнцийн ачааг өргөж мөрөн дээрээ үүрч явах болохыг шаардав. Үүнээс гадна түүний мөнгө бол хүн бүрийнх гэдэгт тэр чин сэтгэлээсээ итгэдэг. Гүнж хүчнээс үнэн ч шудраг. Бас амийн хувиа хичээдэггүй болохыг харсан Шарлот татгалзаж чадсангүй. Тэрээр бэлэн мөнгийг хүлээн авч аюулгүй зүгтхийн тулд дээд зэрэглэлийн хүсний цэргүүд хөслөх тал дээр шууд ажиллаж эхлэв. Сүүдэр дундаас чагнах сэжигтэй хүмүүсийг харахад тэд хитрхи оройтож магадгүй юм. Аз болоход Шарлот шүнийг харахгүйг халахвч болгон ашиглаж буй малгайтай тагнуулыг анзаарах хэмжээний чадвартай байв. Тагнуул анзаарах магцаа замаас холдож зогтов. Энэ нь тэд нүүх хэрэгтэй бөгөөд маш хурдан хөдлөх ёстой гэж баталж байна. Магадгүй тэрээр тэр эрэгтэй талаарх муу сэтгэлдээ дарж яваад Дикузанаас тусламж хүсэх хэрэгтэй байх. Юкиний хаш дах өрөөндөө Дикузан унших материалаа чимээг өхөн эргүүлжсэн. Юрээр түүнийг залхаахаар ирсэн боловч тэр ихчийнхээ уурыг хүргэх зарц хэмдэн автсангүй. Дараа нь тэрээр хөөгч ар дээр заасан хичээлийнхэн сэдвээр баг зэрэг хөндөж ийм гоёмсог хичээл заасныхаа төлөө хэр их цалин авсныг нь асуув. Түүний санааг шууд
Шарлотт гайхалтай мэдэрсэн тэрээр өөрийн хөдөлмөрөөр олсон зоосноосоо юрээс нэгийг ч өгөхгүй гэдгээ шулуухан хийв. Мөнгө олж авах төлөвлөгөөнд бүтлгүүцсэн юрээс өдөр эрт ирсэн альбом бичгийн сэдвийг хөндөв. Шидэт цамхагийн их сургуулийн анхныг хүрсэн оюутнууд амралтын аяслаар Юкиний гэр бүлийн үлгийн нутаг Хидекан руу явах боломжтой эсэхээ лавсажээ. Дикузан үгүй гэсэн хатуу хариулт өгөв. Тэрээр ийм аяллаа үед юу болдог тухай сайн мэддэг. Тэрээр Хидеканыг хүүхдүүдийн буучдаг газар болгохыг зөвшөөрөхгүй. Тэдгээр залуучуудын арийг цэвэрлэх нь боломжгүй зүйл юм. Энэ нь төлсөн үннээсээ илүү толгойн өвчин болно. Гэсэн хэдий ч юрээ ахыгаа ядаж баримт бичиг болон их сургуулийн төлөхөд бэлэн байгаа төлбөрийг харахыг шаардав. Нэмж дурдхад энэ бол тэдний гэр бүлийн шидэт цамхагийг залуу шидэднүүдэд харуулах боломж юм. Тэрээр уншиж байсан номоо хаяад ихчигээ цаашаа залхахыг дохив. Энэ бол чухал бөгөөд эцсийн шийдвэр учраас Дикузан түүнд зөвхөрсөн харцаар хүртэл харав. Юрээс цачирсан дорж үг нь төгтрөн бууж өгөв. Тэр урус царвалхад офисоос гараад явв. Их сургуулийн аясаас бол түүнд өрөөндөө ганцаараа байх хэрэгтэй байсан цорын ганц шалтгаан биш байлаа. Шавтаттад өгсөн болоор бөмбөлөгтэй холбогдсон төхөөрөмж рүү яаралтай дуудлага ирж байна. Энэ нь түүний хүлээж байснаас эрт байсан ч тэр даруйс утсан авлаа. Шарлот хүч чадалгүйгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч гүнжийн аюулгүй байдлыг юунаас ч илүү тавих ёстой. Хэрв тэр Дикузанаас тусламж гуйх хэрэгтэй бол тэгхээс хэрэгтэй болно. Тэрээр Тэжикинээ зашиглан газрын зураг шүүрч аваад хамтран зөвгөгчдөө энэ зогдох төлөвлөгөө хэрхэн өрнөхийг товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгөв. Тэдний одоогийн байршлаар бол гүнж махогийн хувьд зугдах ганцхан боломжтой зам бий. Энэ бол маш аюултай аялал байх боловч энэ нь бас хамгийн аюулгүй байх болно гэсэн үг юм. Тэд өгчийн аюултай ангас хавцлыг туулах ёстой. Шарлот түүний шийдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав. Тэр газар чөтгөрийн эрчим хүчээр дүүрэн байдаг. Тоо томшгүй олон энгийн замуудын аль нэгийг ашиглах нь бараг л өгчийн ял гэдгийг мэдэгдэн тэр үүнийг эсэргүүцэв. Дикузан Шарлоттод энэ удаадас түүний арга барилд итгэхийгүй. Ангас хавцлыг гатлах нь цорын ганц боломжтой сонголт юм. Энэхүү хавцал нь чөтгөрийн үүрний ойролцоо байрладаг тул барцгаар газар нутаг өтгөн чөтгөрийн эрчим хүчээр дүүрэн байдаг. Хүмүүс энэ аюултай замыг чөтгөрүүд эргэлдэг гэж ихэвчлэн ярьдаг. Мөн үүнийг бие даасан бүс гэж үздэг. Хэрв тэд энэ там шиг газрыг туулж чадвал урийнэ бүгд найрамдах улсад төвөггүй хүрэх боломжтой. Шарлот гэрийн даалгавраа сайн хийсэн байв. Мэдээж хэрэг тэрээр түүний газар зүйн байршлын давуу талыг мэдэж байлаа. Гүнжийн санаа багч болов амраахын тулд Дикузан түүнийг биечлэн чиглүүлж өгөхөөр амлав. Энэ галзуу хулгай төлөвлөгөөг зөвшөөрөхөөс өмнө Шарлот ашиг хонжоо багтаа байхад энэ бүхнийг хийж буй жинхэнэ зорилгыг нь асуув. Тэрээр зүгээр улс төрд нийлээд сонирхолтой гэдгээ тайлбарлав. Тэрээр мөн болоор бөмбөлөгний нөгөө талд байгаа эмэгтэйгээс илүү ухаалаг бөгөөд гэрхай юм. Юкиний гэр бүл болон тэдний газар нутаг цэвэр цусны хааны гэр бүлээс ашиг хүртэхийн тулд тэрээр зүгээр л гүнжийг амьд үлдэхийг хүсэж байна. Гişin нота даарч ээч ингэстэг яг харан хобост мат тэрээр зүрх сэтгэлдэх сайхан сэтгэлээсээ болоод тусалж байгаа юм биш. Энэ бол цэвэр бизнесийн хэрэгцээр юм. Үүнээс 3 өдрийн дараа тэд хавцлын үдэнд уулзах болно. Хэрв Шарлот гүнжийг тэнд аюулгүй хүргэж чадахгүй бол энэ нь тэд эхнээсээс амьдрах хэрэггүй байсан гэсэн үг юм. Шийдвэрээ чангасны эцэст тэрээр түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөв. Тэрээр тэр хүнийг том ярьсныхаа хэрээс чадвартай байгаасай л гэж найдварч тавьж байлаа. Тэр даруй шинэ онцгой даалгавар гарч ирэв. Гүнжийг амжилттай хамгаалж хүргэснээр түүнд дэлгүүрийн 4 валют болон нэмэлт шагнал олгох боломжтой байлаа. Тэрхүү болоор бөмбөлгийн дуудлагаас хойш 3 өдөр хурдан өнгөрчээ. Өнөөдөр оров их сургуулийн шинэ оюутнууд аяллахаа хүрэх газар болох үзэсгэлэнт Хидекан хотод ирлээ. Юклайн гэр бүлийн төв болох Хидекан нь ангастай хоол, олон төрлийн үйл ажиллагаагаараа алдартай аялал жуулчлалын хот юм. Энэхүү тансаг газар нь бодит ертөнцид сууршихад хамгийн тохиромжтой хотыг дуурайлхан баригджээ. Олон жилийн турш энэ газрыг сургуулийн аяллаа цэгээр санал болгосон ч Дикузан жил бүр татгалздаг байв. Харин энэ удаад тэрээр шинэ оюутнуудтай хамт ирлээ. Юрээр түүнийг гинэт шийдвэрээ өөрчилсөн гайхан араас нь мөшгөж явлаа. Тэрээр зөвхөн Хидекан нь Кревис каньоны ойролцоо байдаг учраас л ирсэн юм. Морто явхад 3-4 цагийн зам. Боломж гармагцал тэр эндээс амархан явж чадна. Оюутнууд Хидекан Романс зочид буудлын нэг давхрыг бүхэл
бүлтэн түрээсэжээ. Өсвөр насны оюутнуудад байрлахад тийм ч тохиромжтой газар шиг сонсогдохгүй байна. Нэг өрөөнд 4 оюутан байрлахч тус тусдаа өрөө авах бол өөрөө төлбөрөө төлөх боломжтой. Юрис ашгаа хэрхэн нэмэгдүүлэхээ сайн мэддэг. Шиддэний цамхгийн профессор бөгөөд Хидокан хотын эзэн Декузен тэдэнд товчхон танилцуулга хийв. Тэрээр оюутнуудын хийж буй зүйлд огт оролцохгүй гэж амлав. Гэвч хэн нэгэн түүний зочид буудал болон газар нутагт асуудал үүсгвэл Шиддэний цамхаг дээрх амьдралыг нь там болгоно гэв. Сүрдүүлэгтээ танилцуулгын дараа тэрээр Хидоканыг өөрийн нэг төрлийн тулгуур бааз болгох ажилдаа оров. Тэр Юрист Хидокан Шиддэний цамхгийн ажилтнуудыг цогцолохыг даалгаж тэр даруй бүгдийг нь цогцолов. Декузен өөрийн ур чадвар, хурц хараа, чинэлэг байдлаа ашиглан гэр бүлд нь ажилдаг шиддэнгүүдийг шалгав. Тэрээр эргэн тойронд нь алтлаг гэрэл цацрах чадвартай хідэн шиддэн сонгож цалинг нь нэмлээ. Харин сөрөг авартай хүмүүсийг шуудас ажлаас нь халж орхив. Өдөржин ажилласаар тэнгэрч бүрэн хийш эхлэв. Оюутнууд том галын дэргэд цугсарцгаав. Профессорууд урд нь сууж байхад Сэжвэ шөнийн тэнгэрт олон өнгийн үзэс гинтэй саяуд буудав. Ихэнх профессорууд энэ жилийн алтан ирээдүйтэй язгууртан оюутанд ихт тал засаж байлаа. Тэгээд тэд түүнд 10 оноо өгөв. Эфирийн сажид буудах багт байсан Жузи амарч зугаалах ёстой. Аялал дээр даалгавар хийж байгаад гомдолцож байв. Эцэст нь тэдний баг бэгдсэн бүтээлээ үзүүлэхээс дуудагдлаа. Багийн төлөөлөл болж Эфир өөрсдийн бүтээсэн уян хатан болон сүүрийн ид шид хосолсон саяудынхаа талаар товч тайлбарлав. Түүнийг бүх ажлаа тайлбарлаж амжаагүй байхад профессор Ран үг таслан бүдүүлэг ааш гаргав. Тэр уйкалтай тайлбараа болж даруйхан бодохыг шаардлаа. Профессорын хүсэл ямар ч бүдүүлэг байсан эсэргүүцэж чадахгүй тул тэд сажиута буудав. Хүлээж байсан ёсоор маш гоё хурц тесрэлтүүд үүсгэв. Бусад оюутнууд сажиутыг нь магтаж байлаа. Үнэхээр сайхан харагдаж байв. Харин профессорууд үндэслэлгүй шалтгаанаар тэднийг илт шүмжиж эхлэв. Рэлэн сажиуд хэтэрхий чанга дуутай гэх шалтгаанаар 6 оноо өгөв. Түүний хажуугийн хөгшин багш 4 оноо өгч доромжилсан. Жузи энэ шудраг бус оноог эсэргүүцэх гэсэн ч эфир байдлыг уламд ордуулахаас сэргийлэн зогсов. Тэд бол жирийн арт иргэд. Эдгээр хөгшчүүд тэднийг унагах шалтгаал хайж байгаа юм. Бусад бүх хүн шудраг бус оноогоо өгч дуусны дараа профессор Декузен дуугарч Эфирийн багт 10 оноо өгөв. Тэрээр сажиутыг уян хатан болон Сониверситет дебютант хавэ Аривид ат Тейстрип Дестинацион Ти Бриаттакинг Хидоканы нэгдэх хой энэ тхүү хүч тез цунэвэж түжээд цэд их сургуулийн шинэхэн оюутнууд аяллахаа хүрэх газар болох үзэсгэлэнт Хидоканед иржээ. Украины гэр бүлийн улсын нийслэл Хидоканы ижбэг дэжбэг хоол хүнс зугаа цэнгээрээ алдартай аялал жуулчлалын газар гэдгээрээ өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэхүү тансаг газар нь бодит амьдрал дээр сууршихад хамгийн тохиромжтой гэгддэг хотыг итгэхээр бүтээгджээ. Энэ газар олон жилийн турш дадлага аяллын хүрэх газраар хэд хэдэн удаа санал болгогдсон ч Дүжиан их сургуулийн саналаас удаа дараа татгалзаж байв. Харин энэ удаад тэрээр шинэхэн оюутнуудтай хамт хүртэж хүрээд иржээ. Мэдээжийн хэрэг Юрээс түүний энэ гинтийн шийдвэрийн шалтгааныг асууж шалгахаар тэнд байлаа. Тэр ердөө л Хидоканы ан цавын хавцлын ойролцоо байрдаг учраас тийшээ ирсэн хэрэг. Тэнд хүрэхэд Мориоро 3-аас 4 цаг явна. Боломж гарвал тэр дураараа явж болно. Оюутнууд Хидоканы романс зочид буудлын нийт авахыг бүхэлдэн захиалжээ. Энэ нь өсвөр насныхан байрлахад тохиромжтой газар шиг огт сонсогдохгүй байна. Өрөө бүрт 4 оюутан байрлах бөгөөд хэрэг хүсвэл хувьяасаа мөнгө төлөөд анцаараа байж болно. Юри Лашгийг хэрхэн хамгийн их байлгахаа сайн мэддэг нэг юм. Шидэт цамхагийн профессор бөгөөд Хидоканыгийн эзэн Декалан оюутнуудад хамгийн ерөнхий бөгөөд товч танилцуулга хийв. Тэр мөн хүүхдүүдийн хийх зүйлд огт оролцохгүй гэдгийг амлав. Гэхдээ хэрв хэн нэгэн түүний зочид буудал эсвэл газар нутагт асуудал үүсгэвэл шидэт цамхаг дээрх амьдралыг нь там болгоно гэдгээ сануулав. Ийхүү сүрдүүлсэн аялал хийснийхээ дараа тэрээр Хидоканыг ямар нэгэн төвлийн цэргийн болон харуулын түшиц газар болгох суурийг тавихад багагүй цаг зав зуржээ. Тэрээр Юридээс Хидоканыгийн шидэт цамхагийн ажилтнуудыг цуглуулахыг хүссэн бөгөөд Юридч тэдгээрийг хурдан шурхай цуглууллаа. Декузен өөрийн ур чадвар хурц хараа болон баян чинэлэг магнатын байр суурийг ашиглан гэр бүлд нь ажилдаг шидэтчүүдийг үнэлв. Тэрээр эргэн тойрондоо алтан туяа цацруулсан ирээдүйтэй хідэн шидэтчийг сонгон авч цалинг нь нэмж өгөв. Харин сөрөг аура ялгаруулж буй хүмүүсийг ямар ч найр тавьдгүйгээр шууд ажлаас нь халжээ. Өдрийн цагийг ийхүү өнгөрөөсний эцэст тэнгэр бүрхэгдэж харанхуй болжээ. Оюутнууд асар том түүдэг галыг тойрон цугсарав. Профессорууд урд талд нь сууж байхад Сильвия шөнийн тэнгэр өөд шидэт сажид буудаж олон өнгийн
оюутнуудын гайхалтай үзүүлбэр үзүүлж өг. Ихэнх профессорууд энэ жилийн язгууртан настай ирээдүйдээ оюутанд эрт давуу байдал олгож байлаа. Тиймээс тэд түүнд өөгүй 10 оноо өгчээ. Эфирийн сажиутын багт байдаг Жужи энэ аялал амрах зорилготой байтал даалгавар хийж байгаад бухимдан гомдлон. Эцэст нь тэдний бүлгийг өөрсдийн урьдсан бүтээгдэхүүнээ үзүүлэхээр дуудлаа. Төлөөлөгч болж гарсан Эфирээ тэд сүүрлийн болон уян хатан шид ашиглан сажиутыг хэрхэн бүтээсэн талаараа товч танилцуулав. Тэрээр хийсэн ажлынхаа талаар бүрэн тайлбарлаж амжаагүй байтал профессор Ран түүний яриаг бүдүүлгээр таслав. Тэрээр уйдгартай тайлбараа орхиод тэрхүү зүйлээ зүгээр асаахыг шаарджээ. Профессорын зан авир хичнээн бүдүүлэг байсан ч тэд эсэргүүцэж чадахгүй тул тэрхүү сажиутыг шууд асаав. Хүлээж байсан ясаар уг сажиут нь маш хоёмсог бөгөөд амьд дүр төрхтэй тесрэлтийг үзүүлв. Бусад оюутнууд сажиутыг магтан сайшаалаа. Үнэхээр л үзэс хинтэй байв. Нөгөө талаас профессорууд үндэслэлгүй шалтгаанаар тэднийг илт шүмжирчээ. Релан сажиут хэтэрхий чанга дуугарсан гэдэг шалтгаанаар тэдэнд 6 оноо өглөө. Түүний хажууд зогсох хөгшин шулам сажиутанд ердөө 4 оноо өгөв. Жужи шудраг бус оноог эсэргүүцэж гомдол гаргахыг хүссэн ч Эфэ нөхцөл байдлыг улам дордуулахаас сэргийлж түүнийг зогсоолоо. Тэд бол жирийг энгийн иргэж шүү дээ. Эдгээр хөгшчүүлэл тэднийг доош нь хийх боломж хайж байгаа хэрэг. Бусад хүмүүс үндэслэлгүй оноогоо өгч дуусны дараа профессор Дикулан үг авч Эфирийн багт төгс 10 оноо өгсөн бөгөөд тэрээр бүтээгдэхүүнийг сүүрлийн болон уян хатан шидийн нарийн тэнцвэртэй байдалд үндэслэн шүүсэн юм. Энэ нь оюутнууд болон профессоруудын хувьд ч гинтийн зүйл байлаа. Хөгжилтэй өөр амьсгал аажмаар намдаж шүн гүнзгийрчээ. Бүгд бүх нойрсож байх хооронд Дикулан мортойгоо нууцхан яваад өгөв. Тэрээр имэйлээ янгалаж байхдаа Шарлот болон гүнж зүгээр байгаа эсэх талаар санаа зовнё. Гэтэл гинэт ав талаас нь Эфирийн сэмхэн дөхөж очоод түүнтэй нүүр тулав. Тэрээр ямар нэгэн өрөнд орсондоо эсвэл гэмшсэн зүйлдээ болоод л өөрт нь сайхан хандаж байгаа эсхийг асууж шаардав. Дикулан түүнд зүгээр зочид буудал руугаа буцаж очихыг хэлв. Харин тэр охин яг юу болоод байгааг олж мэдхийг хүсэж байлаа. Клуб юм уу өрөөнд болсон сахилга батын хурлын үеэр тэрч байтугай өнөөдөр Дикулан яг л энгийн хүн шиг аашилсан шүү дээ. Тэрээр энэ бүхнийг түүний эцгийн төлөө хийж байгаа эсхийг мэдхийг хүсэж байв. Дикулан их зан гаргаж хариултыг өөрөө олж мэдхийг түүнд сануулав. Тэр эцэст нь бие даасан чадвартай хүүхэд шүү дээ. Эфирийн энэ хариултад сэтгэл хангалуун бус байлаа. Гэвч тэр сэжиг бүхий профессор аль хэдийн яваад өгсөн бөгөөд морин шүний харах руу хакрам оджээ. Улам холтон одох түүнийг хараад тэрээр цагдаа эсвэл туслах нь болохоор өргөдөл гаргаж эцгийнх нь зуурдаар амийн алдсан үнэн гэрчлэхийн тулд Дикулан химээх ялцарсан хүнийг ичлэх гэж юу ч хийхэд бэлэн гэдгээ тангараглав. Үйл явдал улам эрчимжиж эцэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж үгүй. Таалагдсан бол лайк дарж сувг 100 маань заавал бүртгүүлээрэй.